хамтаа зэрэг нэгэн дугаар уншъя. 3. Тэр би зохих цагт нь чам дээр заавал эргэж ирнэ. Харагтун эхнэр Сара ч хүүтэй болно гэжээ. Сара ард нь майхны үүдэн зогсоод сонсож байв. Авраам Сара хоёр өндөр насалж өтөлж Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийнэ хэтэрчээ. Сара дотроо инээж хөгшин би өтөлсөн эзэн бид хоёр яаж ч жаргах юм бэ гэвэ. Эзэн Авраамд юунд Сара инээгээд хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж юу гэж хэлээд байна вэ? Эзэн дэндүү хэцүү юм гэж байна уу? Би тогтсон цаг чам дээр эргэн ирнэ. Зохих цагтаа Сара хүүтэй болно гэвэ. Сара айсандаа би инээгээгүй гэж мэлдсэнд үгүй чи инээсэн шүү дээ гэж тэр хэлвэ. Амен. За өнөөдөр эргэлзээ ба итгэл гэсэн сэдвээр Түмэн Дэлгэр пастор маань эзний үгийг тунхагланаа. Бүгдээрээ алгаа тушаад өгтөж авъя. Эзний өдрийн мэнд хүргэе та бүхэнд. Энэ сайхан өдөр эзний өмнө ирээд түүнд хүндэтгэл мөрөглийг өргөхөөр зүрх сэтгэлээ бас өөрийн амьдралд байгаа бүх баяр хөөр, гоник, талархал гэдэг бүх зүйлээ нуруундаа өрөөд өнөөдөр энэ гайхалтай эзний өргөнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ та бүхэн залбирлынхаа хариултыг авах болтугай. Тэгээ үнэхээр шийдэхийг хүсэж байгаа асуудлаа бас шийдэх болтугай. Тэгээ гэр бүлийнхээ төлөө, өр хүүхдийнхээ төлөө та бүхэн маань эзэнд гайхалтай өргөлийг, залбирлыг өргөөд сэтгэл дүүрэн, итгэл дүүрэн энэ чуулганы хаалгаар баяр хөөртэй гарах болтугай гэж та бүхнийгаа ерөөё. Амен. За өнөөдрийн хувьд эргэлзээ ба итгэл гэсэн ийм сэдвээр та бүхэнд үгийг хуваалцъя. Тэгэхээр эргэлзээ гэдэг зүйл өөрөө их сонирхолтой. Юу вэ гэхээр хүний бүх амьдралын турш явдаг одоо тэр зүйл байгаа. Бид нар өнөөдөр зарим нэг зүйлд эргэлзэж байгаа баг. Ирээдүйд ч бид нар бас зарим нэг зүйлд эргэлзэж магадгүй. Тэгээд эргэлзсэн тэр эргэлзээг бас шийдвэр болгож магадгүй. Тэгээ тэр шийдвэр нь өөрөө та бүхний амьдралд бас сайн сайхныг ч авчирч болох юм, бас муу муухай зүйлийг ч авчирч болох юм гэж, тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн энэ Авраамийн талаар буюу одоо түүний гэр бүлд эзний тушаасан тушаал болвол Сара хүүтэй болно гэж. Тэгээд ир гарсан би яаж хүүхэдтэй болох вэ гэдэг том асуулт Сарад байна. Тэгээд маш том эргэлзээ байгаа гэсэн. Маш том асуултын тэмдэг байна. Энэ боломжгүй. Хүний амьдралд ийм зүйл байж болохгүй шүү дээ. Байх боломжгүй гэж. Харин сая бүгдээрээ уншсан эзэнд боломжгүй зүйл гэж байхгүй шүү дээ гэдэг утга бас явж байгаа тийм ээ. Тэгэхээр заримдаа бидний итгэлийн амьдралд шийдэж боломооргүй, шийдэж чадмааргүй, хэзээ шийдэгдмээргүй тийм зүйлс байдгаа гэж бид нар боддог. Тэгээд түүндээ бид нар маш том асуултын тэмдэг эргэлзээ тавьдаг. Энэ боломжгүй, энэ хизээч байж болохгүй. Би хизээч ийм одоо зүйлийг эсвэл би хизээч энэ асуудлыг, энэ шийдвэрийг би даван туулж чадахгүй баха гэдэг ийм асуулт биднэрт маш их байдаг. Тийм эргэлзээч биднэрт маш их төрдгөө. За, ер нь бол эргэлзэх зүйл бол хийсэн зүйл нь буруу болоход бид нар эргэлзэж эхэлдэг. Тийм ээ? Хийсэн зүйл буруу болоод эхлэнгүүт энэ буруу болчлоо гэж бид нар маш том асуултын тэмдэг тавьж эхэлдэг. Заримдаа бид нар амьдралынхаа гаргасан шийдвэрт эргэлзэж эхэлдэг. Би буруу шийдвэр гаргацсан юм байна. Би ер нь анханасаа буруу шийдвэр гаргасан юм байна. Тэгээд тэр маань юу вэ? Маш буруу байжээ гэж эргэлзэж. Тэгээд бүр амьдралынхаа төгсгөлд зарим хүмүүс би маш буруу шийдвэр гаргасан гэж гонигтайгаар хэлэх тохиолдол ч бас байдаг. Тэгэхээр өнөөдөр та бүхэн эргэлзээг аль хэдийн шийдээд
Тэгээд эзний өмнө бүр ингээд ногоон гэрлэр одоо тууштай амьдарч байгаа ийм хүмүүсээ гэж би та бүхнийгаа бас харж байна, итгэж байна. Та бүхнийгаа ерөмөр байна. Амен үү? Амен. За болохгүй байгаа зүйл нь нэг ёсондоо буруу байж гэх одоо эргэлзээг бас төрдөг. Болохгүй байгаа зүйл. Ерөөсө болдгоо. Ерөөсө бүр хэдэн сар, жил, хэдэн улирал магадгүй та бүхэн заримдаа тийм залбирлаа сэдв байгаа. Би 30 жил, 20 жил залбирч байна. Тэгээд тэрэндээ одоо эргэлзэж эхэлж байгаа. За энэ ерөөсө эзний хүсэл биш юм болов. Энэ ерөөсө болохгүй юм болов гэж. Тэгэхээр би та бүхнийг юу гэж ятгамаар байна гэхээр та битгий эргэлзээрэй. Эзэн тодорхой цагт танд хариулт өгнө. Амен үү? Амен. За бас нэг зүйл байгаа. Айдас болвол эргэлзэг тэжээдэг зүйл. Хэрвээ та айдсаар дүүрч айж эсвэл тэр зүйлдээ тийм үү маш их санаа зовлтоор дүүрчэвэл тэнд та маш том эргэлзээг бий болгоно. Маш том одоо сэтгэлийн хөдлөлийг тэндээсээ бүр улбаалаад маш том шийдвэрч гаргаж магадгүй. Тэгэхээр энэ бол бас хамгийн аюултай асуулт. Хэрвээ таны дотор айдас байгаа бол та маш болгоомжтой тэр асуудлыг авч хийх хэрэгтэй. Тэр эргэлзээнд яг уу тэтгэн. Тэр эргэлзээ илүү том болж тэр айдсыг бүр хөлж тэр айдсыг тэжээж дэтгээд сүүлдээ та тэр айснасаа болоод буруу шийдвэр гаргаж магадгүй. Маш аюултай зам руу бас алхаж магадгүй. Тэгэхээр та бүхэн хэрвээ та бүхний дотор ямарваа нэгэн айдас, ямарваа нэгэн шашин шүтлэгтэй, итгэл үнэмшилтэй тийм асуудал байгаа бол та бүхэн маш итгэлтэйгэр тэр айдсыг даван туулах хүч чадлыг эзнээс гуйгаасаа гэж та бүхнээс хүсмээр. За гүн санаа зовлт гэдэг асуулт байгаа. Бүр гүнээс гүнд маш том санаа зовлт. Тэр заримдаа арилдгүй. Тэр санаа зовлт заримдаа тэр зүрх сэтгэлийн орон зайд маш том байр суурь эзэлдэг. Гүн санаа зовлт. Тэр маань маш том шарах, маш том өвдөлтөөс үүдсэн тэр гүн санаа зовлт байсаар байдаг. Тэгээ түүнийгээ бид нар тоохгүй явсаар байтал нэг удаа тэр маань маш том шийдвэр гаргахад бид нарыг хүргэдэг. Тэр гүн санаа зовлт маань хүчтэй. Тэр гүн асуудал маань маш хүчтэй. Тийм учраас тэр нэг өдөр сэрхэд та юун итгэл, юун залбирал, юун сүм, юун цуглаан, юун бурхан бай гэж хашгирч магадгүй. Тэгэхээр энэ бас маш аюултай зүйл. Хэрвээ та бүхний зүрх сэтгэл гүнээс гүнд тийм санаа зовлт, гүнээс гүнд тийм шарах, гүнээс гүнд тийм өвдөлт байгаа бол та бүхэн Есүсийн нэрээр үүнийг би арилгасан гэж та бүхэн тунхаглаасаа гэж хүсэж байна. Амен. Амен. Арилан одсон, хийсэн одсон, тэнгэр цэлэмшигдсэн шиг цэлэмсэн гэж та бүхэн тунхаглаасаа гэж хүсэж шүү. Амен. За тэгэхээр өнөөдөр хэд хэдэн хүний жишээ авъя. Мэдээж эхний удаа хинбэ гэхээр Авраамийн талаар авъя, тийм ээ. Авраамийн хэсэг саяын ишлэлдэр харагдаж байгаа. Юу вэ гэвэл шууд итгэх ёстой. Авраам ч итгэлийн өвөг шүү дээ. Бүр итгэлийн эцэг гэж тунхаглагдсан, тийм ээ. Гэхдээ яг энэ цаг үедээ бол тийм үү? Эзэн амласан шүү дээ. Чи бол ерөөлийн үндэс болно гэж. Тэгээ чамаар дамжуулан Тэнгэрийн одоо мэт олон хүмүүс ерөөгдөх болно гэж эзэн тунхагласан. Тэгээд амьдралд нэг болж байгаа процесс явагдаж байгаа. Юу вэ гэхээр чи яг чамаас хүүхэд төрнөө. За энэ маш том асуулт эхэлж байгаа. Юу вэ? Би чи одоо өтөл болсон хүн. Эхнэр маань өтөлсөн. Тэгээ бид хоёр яаж одоо тэр аз жаргалыг амсах юм бэ? Тийм ээ 100 гаруй жил амьдарч байхад үрийн зулаа өнөрлөөгүй бид хоёр чи яаж хүүхэдтэй болох вэ гэдэг. Энэ бол маш том Авраамд юу вэ? Энэ бол маш том эргэлзээ. Тэг маш том асуултын тэмдэг. Энэ боломжгүй баха. Тэгэхээр Авраам юун дээр төвлөрсөн бэ гэвэл яг махбодондоо төвлөрсөн. Яг биедээ төвлөрсөн. Яг хүний нөгөө мөн чанартаа төвлөрсөн. Хүн хизээж 100 гараад хүүхэд төрүүлэх боломжгүй. Тэгэхээр шинжлэх ухаанаар бас шинжлэх ухааны үүднээс Авраам бодож ирсэн байх нь шүү дээ. Энэ боломжгүй. Хизээж боломжгүй зүйл гэж. Үүнийг нь хэн баталсан бэ гэвэл Сара баталж байгаа. Тэгэд бүр инээж байгаа. Энэ ёстой бурхан барыг худлаа ярьсан баха гэж тийм ээ. Энэ удлаа бах. Энэ яаж юм байж болох вэ? Энэ боломжгүй гэж ингэж. Тэгэд бурхан хэлсэн. Чи инээсэн.
Чи эргэлзэхдээ бүр энийгээд бараг намайг шоолсон. Тэгэд Сара мэлдэж байгаа. Үгүй би тэгээгүй. Тэгэд чи мэлдсэн. Чи бүр эргэлзсэн. Тэгээ чи миний шийдвэрийг бэлэхгүй байх гэж чи бодсон. Харин Сара хүү төрүүлснийхаа дараа магадгүй маш их гэмссэн баг. Тэгээд хүүтэй болсныхоо дараа Сара эзэнд бүр ямар ч хаалт, ямар ч саад, ямар ч бэрхшээлгүйгээр эзнээс бүх зүйл бэлтгэе гэдгийг бүрэн итгэж үнэмшиж тунхагласан баг. Дараагийн нэг асуудал бол Мосегийн асуудал. Мосе өмнө бид нар ярьж ирсэн. Мосе маш том байр суурьнаас буугаад ер нь бол гуйлагчны амьдрал руу орж байгаа. Таяга тулаад тэгээд юу ч болох гэж байгаа мэдэхгүй. Тэр цөлд юу ч болохыг мэдэхгүй. Израильчууд барьж аваад алжч магадгүй. Уурандаа тэр мянган хүмүүс ч аюултай шүү дээ. Цөлд юу ч болж магадгүй. Эзэн хоол өгөхгүй шөөж магадгүй. Эсвэл цөлд явж байгаад нэг үндэстэй ирээд бүр хяар цохоод бүгдийг нь устгахч магадгүй. Гэхдээ үүнийг үл хэрэгсээд Мосе эзний өмнө заа гэж хэлсэн. Тийм ээ, би явна. Би энэ үндэстний төлөө алхнаа гэж хэлсэн. Гэхдээ тэнд бас асуудлууд ундарч байгаа. Тэр асуудлын нэг юу вэ гэхээр 5 дугаар бүлэг дээр. Гэтэл 5 дугаар бүлэг дээр гарч байгаа. Мосе эзэнтэй нүр нүрээр уулзаж шийдвэр гаргасан шүү дээ. Би явна. Тэгээ бутан дотор тийм үү үзэгдэж эзэн чи яв над шахаага тайл наа чи ариун газар тэгээд би чамаа хөтлөнө. Чи надтай хамт байх болно. Би бол мөнхийн бурхан гэдгээ тунхагласан. Мосе түүнийг харсан, итгэсэн. Гэхдээ Мосед юу болсон гэвэл бас л асуудлууд тулгарсан. Гэтэл номын 5 дугаар бүлгээс харах юм бол фараоноос гуйж байгаа. Израильчууд явнаа. Эзэндээ мөргөл өргөхөр бид явах гэж байна. Та зөвшөөрөөч гэсэн. Зөвшөөрөөч гэсэн. Харин фараон ууралсан. Уурлахдаа тэр боолжилж исэн боолчлыг бүр хүнд болгосон. Эд ер нь даварч байна. Эд надаас ингэж эзэн бурхандаа мөргөл өргөе гэж хэлдэг ер нь хэмбэ. Эд бол боол штэ. Тэгээд тэр даамлуудаа, тэр ноёдтой, тэр израильчуудыг захирж байсан тэр захирагчдаа бүгдэнд хэлсэн. Тэднийг чангал. Одоо байгаа буулгыг нь өшөө хүнд болгох. Тэгэхээр энэ Мосегийн хүссэн хариулт мөн үү? Биш болчлоо. Тэгээд эзэн рүү хашгирч байгаа. Та явуулна гэсэн яасан бэ? Та явуулна гэсэн чинь тэд бүр зовхоор болчлоо. Бүр уйлж дуулж өмнө байсан тэр буулга нь бүр хүнд болчлоо. Одоо яах юм бэ гэж. Ийм асуулт толгарч байгаа. Нэг ёсондоо Мосе бурхны шийдвэрт зарим нэг талаараа ингээд хуваагдчих эхэлж байгаа. Одоо энэ яаж байж болохгүй. Тэр буулга нь бүр хүнд болчлоо. Бүр асуудалтай болчлоо. Тэгээ тэр ард түмэн над руу хашгирч байна. Гэдэг ийм асуулт. Тэгэхээр Мосед ийм асуудлууд ер нь их тулгарсан байдаг. Мосе заримдаа гэтэл 5:22-оос 23-ыг хэдүүлээ хараадах тийм ээ. За. Хэдүүлээ нэг хэсэг сайхан Библи эргүүлнэ. За явъя хэдүүлээ. За хараадах юм. Би эндээс монгон жахаа бараг дэлгэцэн дээр гарцсан байх хэвээр тийм үү. За гэтэл 5:22-оос харъя. Мосе эзэнд эргэж, "Өө эзэн, та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулв? Та юунд намайг явуулсан юм бэ? Би таны нэрээр ярихаар фараон руу ирсэн тэр цагаас хойш энэ ард түмэнд тэрээр их гай тарив. Та ард түмнээ аврах юу ч хийсэнгүй гэж хэлвэ." Тэгэхээр энэ бол яг л бодит байдал. Өнөөдөр бид нар Христ итгэлийг нэг юм төгс төгөлдөр гэж боддог. Би нэг тийм алдаа гарахгүй юм байна гэж боддог. Би алдаа гарахгүйгээр амьдрах ёстой гэж бид нар өөрсдөө шаардлага тавьдаг. Гэхдээ л яг үнэндээ бидний итгэлийн амьдралд эргэлзээ зөндөө байдаг. Магадгүй энд сууж байгаа хүмүүсээс зарим нь би ер нь хаашаа яваад байгаа юм бэ гэдэг асуулт та бүхний дотор төрсэн баг. Ер нь тэр цуглаанд очоод, чуулганд очоод бурханд залбираад ер нь найдвар байгаа мó гэж. Магадгүй зарим тэгж бодсон тохиолдлууд та бүхний дотор төрсэн баг, байсан баг. Тэгэхээр Мосе яг л ингэсэн.
шийдвэр гаргаад фараон явуулна гэж тэр итгэсэн. Эзэн гайхамшигтай юм чинь бүх асуудлыг шийднэ. Тэгэхээр тэр яг тэр өдрийнхөө амьдрал дотор Мосе итгэлээ тунхаглаж. Харин ирээдүйг Мосе мэдэхгүй байгаа. 5 жилийн дараа, 10 жилийн дараа, 20 жилийн дараа юу болохыг Мосе харж чадахгүй байгаа. Энэ бол хүний юу вэ? Мөн чанар шүү дээ. Хүний бурхнаас ялгаатай зүйл. Бурхан бол харин юу вэ? Цаг хугацаанд үл захирагдагч. Бүх цаг хугацаанд юу болж байгаа бүгдийг мэддэг, тийм ээ. Харин хүн хязгаартай. Өнөөдөр бид нар болж байгаа өнөөдрийнхөө итгэлийг л тунхагладаг. Тэгэхээр яг өнөөдрөөрөө Мосе юу болсон бэ? Израильчууд бүр дахиад хүнд болгонд орлоо. Одоо яана? Тэгээд та юу ч хийсэнгүй. Юу ч хийсэнгүй эзэн минь ээ. Та ер нь аврах юм аврахгүй мó? Намайг дуудсан энэ дуудлагада та хариулах юм уу хариулахгүй мó? Гэдэг ийм асуултанд Мосе явсан. Бид ч гэсэн өнөөдөр яг ийм асуултыг эзэн тавьдаг. Заримдаа бид нар шийдвүүлэх гэсэн шийдвэрээ бүр эзний өмнө орилдог, хашгирдаг. Та үнэхээр байгаа мó? Байгаа бол шийдээч. Тэгэхээр үүнийг би та бүхэнд юу гэж хэлмээр вэ? Зөв гэж хэлмээр. Зөв шүү бах тус. Энэ сайн. Амен уу? Сайн. Та тэмцэж чинь. Та авах гэсэн хариултынхаа төлөө яаж вэ? Эзэнд гомдолж чинь. Гомдлоо уудалж чинь, дуулж чинь, хашгирч чинь. Заримдаа яг Мосе шиг ингэж хэлж болно. Та ер нь хариулах юм уу, хариулахгүй юм уу? Амен. Энэ Библийн үнэн шүү бах тус. Хариулах юм уу, хариулахгүй юм уу? Энэ сайн штэ. Энэ асуудал зөв штэ. Тэгээд та яагаад удаад байгаа юм бэ? Хурдлаач. Хариулаач. Энэ танд тааламжтай биш юм уу? Та юу ч хийхгүй штэ. Ингэж хэлэх хэрэг та бүхэнд байгаа. Амен уу? Их болгоомжтой амен гэж. Амен. Өө бүр хүчтэй тунхаглаж. Амен гэдээ хашгир бүр. Тийм ээ. Энэ зөв штэ. Яагаад тэгэхээр хүүхэд эцэгтэй гомдлож болно үсттэй. Гомдлонгот нь шууд алгадах юм уу? Чи олон юм яриад байгаараа чи. Болохгүй бол би чамайг алдчих шүү гэж эцэг их хүн хэзэж тэгж хэлэхгүй юу вэ? Хүүхдийнхээ хүсэж байгаа зүйлийг яах юм? Хөө биелүүлэхийн төлөө зүтгэн штэ. Дуулаа штэ, уулаа штэ, тийм ээ? Хүүхдийнхээ тэр сайн сайхны төлөө амьдрах ёстой шүү дээ. Тэгэхээр заримдаа бид нар бурхныг эцэг гэж дууддаг. Тэгэхээр бурханд бас ихэн сэтгэлж байдаг. Библиэлд тийм үү? Яг энэ талаар их дэлгэрэнгүй биш. Эцэг гэдэг нэрийг их тунхагласан байдаг. Гэхдээ ихэн сэтгэлж эзэнд байгаа, тийм ээ? Тэр бүр хамгийн сайн төгс төгөлдөр ихэн сэтгэл байгаа шүү дээ. Тэм учраас биднийг ямар ч болцоолгүйгээр хайрлсан юм шиг таахтайсаа, тийм ээ? Амен үү? Амен. Эзэн талархъя. Дараагийн нэг хүн хэн бэ гэхээр Илия байгаа, тийм ээ? Илия бол агуу хүн шүү дээ. Тэр Ахавтай тулалдсан. Ахав бол хамгийн бузар муу хаан байсан гэж хаад номон дээр тунхагладаг. 18 дугаар 1-р хаад номын 18 дугаар бүлгээс харах юм бол Ахабын талаар ярьж байгаа. Тэгэхээр Ахаб Баал Аширагийн охин Изебел гэдэг охиныг авч суусан бүр. Юу вэ гэхээр одоо гандангийн бүр тэргүүн ламын охинтой гэрэлсэн гэсэн үг. Эсвэл одоо бөө мөргөлийн хамгийн оргилд байгаа одоо дэлхийн ертөнцийн дээр бүр хамгийн агуу байгаа тэр нэгний охиныг авч суусан гэсэн. Тэгэхээр Соломон хааны нэг дутагдал тэр байсан шүү дээ. Юу вэ гэхээр тэр бүх шашин шүтлэгийн ер нь бол авсан. Бүх эмэгтэйчүүдтэй гэрлээд байгаа боловч юу вэ? Тэр эмэгтэйчүүд шүтэнэ авчирж ирсэн асуудал байсан. Шүтэнэ өвөртлөл хүрээд ирсэн. Хаан байсан тэр Этопос хатан хаан нэрхтээ бас л адилхан. Бас шүтэнэ авчираад аваад ирсэн гэсэн. Тэгэхээр яг үүний нэг жишээ сая Ахаб дээр харагдаж байгаа. Ахаб яасан? Баалын охинтой гэрэлсэн. Тэгвэл тэр Баал Аширагийн шүтэн шууд тэр хаанчлалд ямар ч асуултгүйгээр давуу эрхтэйгээр орж ирсэн гэсэн. Тэгээд бүр Баалын 400, Аширагийн бүр 450 иш үзүүлэгчтэй Илия тулалдж байгаа. Яг энэ хэсэг дээр гарна тийм ээ. 450 иш үзүүлэгчтэй тулалдаа ганцаараа. Тэгээ ялалт байгуулж байгаа юм бүр. Эзний дотор бүр ялалт байгуулад тэр бүгднгийнх нь хийсэн үйлдэлийг намд харж байгаа. Тэд иш үзүүлсэн боловч юу ч байхгүй дүлий. Тэгээд Илия хэлж байгаа юм. Оо та нар ч те
шүтэн хизээ та нарын өөдөөс орилох юм бэ, хашгирах юм бэ, та нарт хизээ хариулах юм бэ, хаа ийм юм байж болохгүй, эзэн минь хариул гэдгсэн эзэн шууд хариулсан. Та амьд гэдгээ харуул гэдгсэн 450 850 иш үзүүлэгчийн өмнө эзэн гайхамшигыг үйлдсэн. Тэгэхээр Илиягийн итгэл ийм агуу. Ийм агуу. Гэхдээ нэг сонирхолтой юм байна. Илия хинээс айсан байвал Изебелээс айсан. Ахан босвол айхгүй. 450 иш үзүүлэгчээс ч айхгүй. Харин тэр Баал Ашерагийн охиноос үхтлээ хагаад тэгээ зугтсан. Бүр ухаан мэдрэлгүй зугтсан. Тэгээ зугтж байхдаа эзнийг нэг умартсан юм шиг байна. Яг нэг хүний бодит мөн чанараараа амьдрсан гэсэн. Тэгээ би одоо яг үхмээр байна. Болий. Ингэж зугтаж, ингэж хоол ундаггүй, ингэж одоо үлсэд цангаж, ингэж амьдарч байгаа. Заавал болий. Би зүгээр өгч. Нөгөө агуу иш үзүүлэгч хаач ба. Нөгөө 850 иш үзүүлэгчтэй нөгөө тийм ээ Ахав тэр ёроо юм уу хаа яач ч магадгүй шүү дээ. Хинд ирэх мэдл байгаа, хаанд мэдээж ирэх мэдл байгаа. Тэрийг очиод аал гэвэл алах байсан. Гэхдээ тэднээс айгаагүй. Харин түүний эхнэрээс айсан. Тэгээ айхтаа бүр ухаан мэдрэлгүй зугтсан. Тэгээ зугтахдаа би бүр үхмээр байна эзэн минь болий. Энэ их зовлон, энэ их гачигдал, энэ их дарамтнаас би ерөн салчий болий гэж айсан. Тэгэхээр бидний итгэлийн амьдралд яг энэ мэтчилэн зүйлс бас болдог шүү багтаас. Заримдаа бид нар эзнээ мартцсан яг асуудалтайгаа бүр л ингээл хаста тулалдаал хаста ингээл яваад л байдаг. Тэгээ сүүлдээ хүч тамирдаад болохоо байгаад ирэхээр ер нь энэ итгэл зөв юм уу буруу юм? Ер нь энэ итгэлийн амьдрал яг би зөв газараа ирсэн юм уу ирээгүй юм? Тэгээ сүүлдээ бурхан та хариулсангүйгээд гомдоод бүр маш ихээр гомдоод бүр гүнээс гүнд гомдоод тэгээд энэ чуулганы хаалгаар орж ирэх хизээч орж ирэхгүй би энэ хаалгаар хизээч орж ирэх. Тэр бол удлаа юм билээ. Тэр бурхан гэдэг байгаа нь бол фуудлаа юм байлээ болохгүй юм байлээ бүтэхгүй юм байлээ. Гэт сайхан дуугаа дуулаад замаараа явах тохиолдолч байна. Байж ч магадгүй гэсэн үг шүү. Байж ч магадгүй. Тэм учраас та бүхэн би ах トゥ усаа та бүхнийг тунхаглан мараа. Та итгэлээ шалга. Амен уу. Итгэлээ шалга. Итгэлээ бүр баталгаажуул. Тэгээд эзнэр тамгын даруул. Тэгээд тэр батламжаа зүрхнийхээ гүнээс гүн мухраас мухарт бүр хадгал, цоожил, дахиад давхрал, цоожил, түгж баталгаатай болгоо гэсэн. Гэхдээ Илия ингэж үхмээр байна гэснээр итгэлээ алдсан уу гэвэл үгүй. Тэр итгэлээ алдаагүй шүү дээ. Тэр зүгээр л хэсэгхэн яг махбодын хүнийхээ дүрээр яг энэ хэсэг дээр амьдарч байгаа. Би үхмээр байна болий. Харин эргээд бурхан хэлсэн шүү дээ. Би чамайг тэнгэрийн шувуудаар хооллоно. Тэгээд дараа нь үүрэг өгж байгаа чи Илишаг тослоорой. Үндсэндээ юу вэ? Чи дараагийнхаа хүнийг томил. Тэгээ би чамайг авнаа. Тэгэд бурхан хэлснээрээ түүнийг өхүүлэхгүйгээр тэнгэрт авсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ агуу хүмүүст хүртэл ийм эргэлзээ байдаг. Энэ агуу хүмүүст хүртэл яг тэр махбод дотроо тэр тэмцэл байдгүй гэвэл байдгийг гэдгийг өнөөдөр Библи бидэнд харуулж байна. Бид харин заримдаа итгэлийг нэг тийм үүлэн дээр хөвж байгаа юм шиг итгэх гээд байдаг, тийм ээ. Бүх зүйл сайхан. Бүх зүйл сайхан. Надад муу юм тохиолдохгүй. Түй тэр холгор байг түй. Нөгөө шашин хөдөлгөөрэй, тийм ээ. Надад бүхэл зүйл сайхан байх ёстой. Бид нар заримдаа Христ итгэлийг яг ингэж ойлгодог. Харин бид нар Библийг ухаж ойлговол тэнд амьдралын адармаатай асуудлууд зөндөө баг. Нөгөө агуу иш үзүүлэгч чинь бүр уйлж дуулж өхмөр байна, хатмаар байна. Та ер нь байгаа юм байхгүй юм уу гэдэг ийм тэмцэл дээр ирж ирснийг бид нар өнөөдөр эндээс харж болж байна. Дараагийн нэг хүнийг хараа хэдүүлээ. Дараагийн нэг хүнийг хараа. Тэр хинбэ гэхээр бүр агуугаас агуу хүн. Мэдээж тэгтээ Мойсе Авраамаас хойно л доо. Иремья гэж иш үзүүлэгч байгаа тийм. Та энэ бол иш үзүүлэгчдийн хаан гэж үзнэ. Иш үзүүл. За Исая ном эхэлж байгаа. Гэхдээ Иремья ном бол их адармаатай. Иремья ном бол маш их тийм хүний дотоод сэтгэл хөдлөл, уй гашуу, шаналл, зовлон
тэр бүх зүйлийг шингээсэн ийм гайхалтай иш үзүүлэлт. Тэгэд энэ иш үзүүлэгч агуу иш үзүүлэгч. Тэгэд харин энэ иш үзүүлэгч яасан бэ гэхээр бүр төрсөн өдрө харааж би ер нь төрөхгүй байх яасан юм бэ? Эзэн минь ээ. Таны нөгөө иш үзүүлэгч нь вэлэхгүй шүү дээ. Би ер нь анханасаа яах гэж төрсөн юм. Та ер нь яах гэж намайг дуудсан юм. Тэгээд надаар дамжуулаад энэ үндэснийг та шийдэх нь гэж орилдож ажгараж надаар бүр хоолоогоо сойдл би энэ гүрээнийхээ судсыг дасгартал энэ Израилаар явж би тунхаглалаа, ажгарлаа, ориллоо. Одоо эдгээр чинь жаргаж шít. Бүр дуулж гин, баясж гин, бүр цэнгэж гин. Хэзээ юм бэ? Хэзээ нөгөө таны гам шиг ирэх юм бэ гэж уйлж дуулсан. Тэгээд бүр тэр дотроо төрсөн өдрөө бүр харааж байгаа. Би төрөхгүй байхад дээрээс. Би энэ ард түмнээ, энэ гачигдал, энэ зовлон, энэ тэрслэл, энэ муу муухай, энэ ёрон имийг би хармааргүй байсан. Гэтэл та үүнийг надад харуулсан. Харуулахтаа би бүр мэдэрсэн, намайг тэд алахыг хүссэн, зовоосон, тамалсан, дарчлаасан. Тэгээд эцсийн мөчөд тэнд тэр тэмцэл дотроо юу гэж хэлсэн бэ гэхээр би төрөхгүй байхын дээр байж. Тэгэхээр энэ үгээр Иремья юу хэлж байгаа гэхээр тэр үндэстний нүгэл ямар их байсан бэ гэдгийг харуулж байгаа. Тэр үндэстний нүгэл ямар их тийм үү бузармуу байсныг харуулж байгаа. Харин Йона бол их сонирхолтой шүү дээ. Тэднийг аварж болохгүй. Тэд яхаараа юу н аврагддгийг. Бурхны өрөөлийг тэд авч болохгүй гэдээ бүр зүгтсэн. Чи яваад сайн мэдээ тунхаглаач тэр үндэснийг би авармаар байна гэхгүй тэгж болохгүй. Тэд бол болохгүй. Тэд яаж өрөөл авдгийг болохгүй. Тэгээд зүгтсэн тийм. Харин бурхан номонд нь оруулаад буцаагаад байранд нь явуулсан. Тэгээд сайн мэдээгээ тунхаглаж байгаа магадгүй чулуу ишиглээд аврагдах тун та нар битгий аврагтаасаа. Аврагдцгаа та нар гэдэг. Бурханы ажлыг хөөх нэг дуртай дургу хийж байгаа тий хийж байгаа тий хийгээл байгаа. Гэтэ за битгий аврагтаасаа эднэр ер нь яхаараа аврагддгийг юм байж болохгүй. Харин Иремьягийн хувьд бол өөр. Тэр юу вэ? Бүр гүнээс гүнд зүрх сэтгэлийн бүр мухраас мухарт тийм энэ ард түмэн та шийтгэн гэсэн шүү дээ. Гэтэ бүр нэг тийм шийтгэл дуртай да биш л дээ. Шийтгэлийг бүр ингэж таашааж тэр шийтгэлээр тэр хүн өгч байгаа тэр цусаа асгаруулan уйлж дуулж байгааг хараад баясгах гэж байгаа биш л дээ. Юу вэ гэхээр Иремьягийн гүн утга юу вэ? Бурхны мэрэгэн ухаан хүч чадал бурхны зөв энэ ард түмэнд байх ёстой. Харин эднэр шүтэж тийм үү? Дураараа дүргэж байна. Тийм учраас таны шийтгэл хэзээ юм бэ? Харин үүнийг нь хүлээж чадахгүй байгаа. Иремьяд ийм л асуудал. Тэрийг хүлээж чадахгүй байна. Гэхдээ биелсэн үгүй л биелсэн. Түүний иш үзүүлгийн 25-аас 28 гэж байгаа юм. Гэхдээ тэр 25-6 дахь жил дээр нь иш үзүүлж эхэлсний тэр жил дээр нь Израильчууд хаашаа очсон бэлээ? Цөллөгт явсан. Гэхдээ түүний тэр харж байсан хараа түүний иш үзүүлэг биелсэн үгүй бэл? Биелсэн. Гэхдээ дунд нь өөрөө тэмцэж байгаа. Дунд нь өөрөө бүр нугарч штт. Хугарч штт. Тэр агуу иш үзүүлэгч бүр тийм ээ эзэн рүү хандан гомдолж штт, уйлж штт, дуулж байна. Ер нь та хийх юм уу хийхгүй юм? Яхаараа ер нь би зовж байдгийн, яхаараа би уйлж байдгийн, яхаараа би дуулж байдгийн бэ? Та шууд хийгээч. Өнөөдөр хийгээд гэж. Гэсэн ийм зүрх сэтгэл түнд байсан баг. Тэгэхээр өнөөдөр бид ч бас адил. Бид ч бас адилхан шүү байх тусаа. Бид яг ингэж зүрх сэтгэлээ уудлах хэрэгтэй. Бид яг ингэж тийм эзний дотор итгэлээрээ бүр ингэ тэмцмээр. Та бүхнийг эзэн ерөөх болтугай. Яг энэ тэмцэл та бүхний дотор дүүрэн байгаа бол та жинхэнэ Есүс Христэд итгэдэг хүн байна шүү. Амен. Та зөвхөн бүх зүйлийг сайхан гэж бодоод явж байгаа бол би мэдэхгүй байна. Эзэн мэдчихэж байгаа. Мэдэхгүй байна, тийм ээ. Би бас мэдэхгүй байна. Бүх зүйл сайхан байх ёстой гэж бодоод сайхан байхгүй байна. Болохгүй байна. Харин бүх зүйл их зөөлхөн их сайхан байгаа бол тэнд асуултын тэмдэг байж магадгүй. Та бүх зүйлтэй гар барьсан байж магадгүй юм шүү.
Гэм нүгэлтэн ч гар бариад, бурхны зөвтөн ч гар бариад, тийм ээ? Бузар муу танч гар бариад тэгээд сайхан амар тавин. Оо сайхан. Есүс Христэд итгэх гэдэг сайхан. Сайхан. Гэж бодож явж ивэл их том эндүрэл байна шүү. Бидний амьдрал тэмцэл байх ёстой гэж би итгэдэг. Тааш тэгж итгэж байгаа. Амен. Бид дотор байгаа нүгэлтэйгээ өдрөөр тэмцдэг. Дотор байгаа асуудалтайгаа бид өдрөөр тунгаглаж тэмцдэг. Уйлдаг, дуулдаг. Энэ амьдралаар амьдарч байгаадаа та эзэн талархаарай. Энэ яг итгэл юм байна. Энэ яг итгэлийн амьдрал юм байна гэж та бүр санаа алдаач гэж би тавгнаас хүсмээр байна. Яг зөв байсан байна. Зөв байсан байна. Энэ чинь сайн байсан байна. Нөгөө агуу ишин зүйлэгчд хүртэл хугарч, нугарч, дуулж, уйлж явсан байж тээ. Энэ чинь зөв байсан. Та бүхний дотор тайвшрал байх болтугай. Тайдгарал байх болтугай. Эдгэрэл байх болтугай гэж өрөөё. Харин ертөнцийн хүмүүс сонирхолтой. ертөнцийн хүмүүс бол эд шидэнд итгэдэг. Мөнгөө төлөөд асуудлаа шийдчихсэн, эргэлзээгээ шийдэхээр явдаг. Гэхдээ мөнгөө төлчгөөд эргэлзээгээ шийдүүлчлээгээд явдаг. Гэхдээ эргээд цаг хугацаа өнгөрөхөд тэр нь баг байдгаараа байж л байдаг. Заримдаа Есүс Христэд итгэдэг хүмүүс өрөвдөлт юм шиг. Хамаг байдгаа туугаал ингээл энэ их сайн хүн гэсэн энэ дээр очие ном хар янз бүрийн юм засуулаа номын уншия. Тэгэхээр тэрийг ойлгохгүй хэдэн 2 цаг 30 3 цаг 4 цаг уншвал бүр сайн. Бүр 5 цаг өдөр шөнөгүй уншвал бүр сайн. Тэр ивэл гэж үзэж байгаа. Ерөөл асуудал бүр тэр чинээгээр шийдэгдэнэ гэж итгэж байгаа. Тэгээд өдрийн тал сууж хамаг байдгаа өгчгөөд асуудал шийдэгдчихлээ гэд явдаг. Гэхдээ эргээд харахад тэр асуудал нь байж л байдаг. Тэр ертөнцийн хүмүүс ийм. Харин үүнтэй төстэй зүйлийг Христ итгэгчид хийдэг. Цуглаан дээр ирээд пастор яг ингэж хийнэ гэж итгэдэг. Тэгвэл би та бүхэнд уучлаарай гэж хэлээ. Пастор ямар лам уу? Пастор ямар буу юу? Пастор ямар ид шидтэн үү? Харин пастор нэг л зүйлийг хийнэ. Манай тэр хүн пастор гар тавин залбирна. Ерөн тэгэл болоо. Өөр юу ч хэрэггүй. Харин та итгэлийнхээ амьдралыг өөрөө бүтээн. Өөрөө бүтээш байх тусаа. Түүнээс зүгээр амаа ангаагаад нөгөө нэг ангаагаа шиг те шумууны ангаагаа шиг амаа ангаагаад тэгээд дээрэс нь хап за хүссний чинь би өгнөө. Ангаагаад байж идэг ингээд. Тэгээд 10 жил 20 жил ингээд ангаагаад байж идэг ингээд те. Өхөн өгтлээ ангаах юм аа хаашаа. Тийм юм байж болохгүй шүү дээ ах тусаа. Амен. Та дотор байгаа эргэлзээг өөрөө шийдэн. Түүнээс нэг ийм эргэлзээ байна пастраа. Та одоо яг залбирчвал шийдэгдэх гээд байна. Уучлаарай тийм ээ. Уучлаарай энэ биш. Тэгэхээр бид яг энэ ертөнцийн итгэл үнэмшил. Аргагүй л дээ бид нар чинь баг 300 гаруй жил нэг итгэл үнэмшлэр ингээ бөмбөгдүүлсэн юм шүү дээ тийм ээ. Тэгээ бид төрөхтөөл тэр байсан гэсэн үг шүү дээ. Төрөхтөөл тийм байсан. Бидний амьдралын хэм маяг яг тийм л байсан. Тэрийг бид нар яг уу тэр шашин шүтлэгийн буруу гэж хэлэхээс илүү юу вэ? Тэр зүгээр л болох ёстой зүйл л байсан. Гэхдээ өнөөдөр бид нар яг үүгээр Есүс Христэд итгэх гээд байна ах тус. Энэ буруу. Энэ буруу. Юу вэ гэхээр пастор бол лам шиг гэд бодчихлоо. Уучлаарай энэ биш. Тийм ээ? Магадгүй та бүхэн өргөл хандваа энэ би пастор зориулж байгаа гэвэл биш уучлаарай. Энэ их буруу ойлгож байна тий. Их буруу ойлгож байна. Тий. Яг лам шиг тий. Ламд ингээд хамаг байдгаа өгөөд тэгээд тэгснээрээ би өрөөгднө гэж ойлгоод энэ буруу шүү. Энэ буруу ойлгож байна. Тэгэхээр та бүхэн хизээч ингэж бодоогүй гэж би итгэж байгаа шүү. Амен. Тий. Тэгж та бүхэн бодоогүй гэж итгэж байна. Тэгэхээр ертөнц зүгээр эд шидэнд итгэдэг. ертөнц зүгээр хэсэгхэн минутын дотор миний асуудлыг аваа хийчих юм шиг хүмүүс тэгж амьдарч байна. ертөнцлэг хүмүүс тэгж амьдарч. Харин бид өнөөдөр тийм биш ээ. Бид юу гэхээр тэр асуудалтайгаа нүүр тулна. Тулалдна. Тэгээд тулалдаж явах явцдаа хүч дутаад ирэхээр харин пастор дээр ирнэ. За хүч дутчих шүү пастора. Таны одоо өстө жинхэнэ хүч хэрэгтэй залбираач. Оо яг үнэн. Окей, яг зөв. Энэ бол маш зөв. Яг итгэлийн зам дээр та бүр тулааны жинхэнэ гал дотор амьдарч байгаа хүмүүс байна. Амен. Харин пастороор залбируулчаад ирснэ тэр залбирал биелээгүй шүү дээ пастраа. Тэр залбирал болоогүй пастраа гэд хэлээд байгаа нь юу гэж
Та ер нь танд хүч байна уу байхгүй нөө. Тэ нөгөө нэг ертөнцлөгээр бодох гэдэг шүү дээ, тийм ээ. Нөгөө нэг ертөнцлөгээр бодох гэдэг. Гэхдээ Христ итгэлийн чуулганы тэргүүн, чуулганы үйлчлэгч, чуулганы итгэгчид гэдэг зүйл ийм юм байхгүй. Бид эд шидэнд итгэдэг. Бид түр зуурын аргацсан, түр зуурын тийм ээ аргалсан тэр итгэлд итгэдэг. Харин бид мөнхийн найдвар дотор руу, мөнхийн аврал руу дотор байгаа тэр эргэлзээ, бодол, тэр тэмцэл бүх зүйлээ аваад өдөр болгон дайн тулаанд орж байгаа юм шиг ингэж амьдарч байгаа. Энэ бол итгэл. Амен. Та өглөө босоод залбирахаас залхуу хурж ивэл энэ та тулаан дотор байна гэсэн үг. Дотроос ятгаж штэ. Залбираач. Тийм үү? Залбираач чи. Дотроос дуу хоолой явж байна. Өнөөдөр цуглаандаа очих уу яах вэ? Бодол орж ирж ивэл та болж байна, тэмцэж байна. Яг итгэл дотор байна. Харин цуглаа ер нь ямар хаваатай би сардаа нэг очтгий. Тэ эсвэл би жилдээ нэг очичноо, даатах чинь. Тэ жилдээ би нэг сардаа нэг тийм үү, удиралдаа би нэг ороод нэг амьдрал юм нэг даатах чдгийг тэгээ гараа явчихна, тэгээ болчихно. Пастраа нэг өрөөлөг чинь залбирал чинь тэгээ болоо. Биш юм ахтасэ тийм ээ. Тэгэхээр энэ жоохон хэдрүүлсэн юм шиг боловч ер нь бид нар яг ингэж итгэх гээд байдаг. Дутагдал байгаа шахтус. Тэгээ чуулганы удирдагч пастрал бүх юм шиг. Гэхдээ тэр хүн нь өөрөө хөөрхий хүн шүү дээ. Бас л зовлонтой, өвдөлттэй, шарахтай тийм ээ. Бас л тэмцээд явж байгаа. Бас л амьдралтай тийм ээ. Яг л ийм л хүмүүс байдаг. Магадгүй би сүүлийн үед айгүй их тэгж удирдагч хүний талаар ярьж явах шиг байна. Тэгээ энэ надад өгөгдсөн юм шиг байна. Би энэ хаалгаар гаднаас орж ирсэн хүн. Тэгэхээр магадгүй та бүхэн сонсоход ямар нэгэн тийм үү ирэх ашиг юм байхгүй бах. Юу гэхээр пастор надаар ятгуулаад за ингэж яриа шүү. Тийм ээ. Яг ингэж яриараа гэж тийм ээ. Ийм юм байхгүй. Яг гэхээр би гаднаас зүгээр шууд хөндлөнгөөс орж ирсэн хүн тийм ээ. Тэгэхээр магадгүй эзэн бас ингэж сануулсан юм шиг байна. Би итгэж байна. Амен. Тэгээд энэ хэсэг явах байхаа. Тэгээд дараа нь арай өөр та хэдийнхээ дунд уусаад ирэхээр би энэ яриагаа ярьж чадхаа болчих штэ тийм ээ. Ингээд баригдаад ингээд болчих штэ одоо тий асуудал тий. Тэгэхээр энэ асуудал тийм ээ. Тэгэхээр та бүхэн маань яг энэ итгэлийн бааtruуд шиг сэтгэж бодож тэр эргэлзээ дотор тэмц. Тэгээд тэндээ бүр эргэлз. Заримдаа би юу нэ итгэж гэнэ итгэхгүй байна уу гэж бод. Тэгээ энийг юу гэж ярьж ийн гэхээр зөв итгэлээ гэж би та бүхэнд хэлмээр байна. Амен. Тэгэхээр эргэлзээ ба итгэл тийм ээ. Бид Есүс Христэд итгэсэн ч бидний дотор эргэлзээ байна гэдгийг хэлж ш байхт байсан. Түүнээс бүр юу ч байхгүй юм шиг л зүгээр ингээд сайхан тавган дээр тавьчихсан сайхан хоолшгол тийм ээ. Ингээд амттай хоолшгол ингээд банга гоё гэрэлтэж явах хэрэгтэй байна гэж бодвол тийм биш ээ. Тийм биш. За хэрэгжүүлэх хэд хэдэн алхмыг та бүхэнд би санал болгоё гэж бодож байна. Танд эргэлзээ гомдол би бол эзэнд чин сэтгэлээсээ уудлаач гэж та бүхнээс гуймаар. Харин тэр эргэлзээ би итгэлгүй байна гэж битгий бодоор. Хэрвээ таны дотор эргэлзээ байвал түүнийг би эзэнд бүр уудлах ёстой байна гэж та бүхэн шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна. Амен. За эзний өмнө бодит үннээ хэлье. Бүр байгаагаараа яг таны дотор юу байна тэрийг бүгдийг хэлье. Таны нуусан ямыг эзэн мэдж байгаа шүү дээ. Мэдж байгаа. Тэгээ тэрийг хэлээч гэд хүсэж байна. Чамд нэг асуулт байгаа. Тэгээ чи тэрийг хэлэхээс эргэлдэж байна. Хэлчихвэл би чамаа галаар шатаачих юм шиг санаж байна уу чи? Харин галаар шатаачмаар юм шиг санагдаж байгаа учраас бид нар тэрийг хэлэхгүй байгаа. Хэлэхгүй байгаа. Уучлаач аваа. Энэ миний хийсэн алдаа. Бүр итгэлийн амьдралаас ч өмнө та гэмшээгүй зүйл магадгүй таны дотор байгаа. Тэрийг хэлвэл та нэг итгэлийн амьдралд тэнцэхгүй юм шиг мэдрэмж төрөх гэж магадгүй. Тийм биш. Саяын иш үзүүлэгчдийн хэлдгээр байгаа дотор байсан бүх зүйлээ яг бүгдийг нь удал. Тэгээд хашгир. Би ийм л хүн шүү дээ. Та тэгээд ийм л хүнийг хайрлсан юм байна шүү дээ. Эзэн минь.
Тэгвэл тэндээс жинхэнэ юу вэ? Эвэл ерөөл урсаж эхэлнэ хатас. Бид тэр гүнээс гүнд нууга хайцсан юм а эзэн мэдэхгүй байхаа гэж бодвол уучлаарай, тийм биш. Бүр мэдхийн дээр мэдчих. Тийм учраас бүх зүйлээ бүгдээрээ эзэн дуудлаа. Бүр бүтэн бүрэн үннээр улай. Би ийм л хүн. Ийм л байна. Гэхдээ та ийм хүнд ийм үүрэг, ийм найдвар, ийм зүйл өгч. Арай болохгүй юм шүү. Би арай тэнцэхгүй юм шүү. Харин эзэн тэнцэнэ гэсэн учраас тэр үүргийг танд өгсөн байх нь шүү. Дараагийн нэг зүйлийг харъя. Гэхдээ энэ бүх тэмцэл юун дээр байх ёстой вэ гэхээр жинхэнэ итгэл дээр байх ёстой шүү. Жинхэнэ итгэл дээр. Жинхэнэ итгэл дээр та үүнийгээ уудал. Харин та итгэлгүйгээр уудлах юм бол би төгсгөл нэг ишлэл бэлдсэн байгаа. Тэр болж магадгүй. Итгэл дотор. Саян баатрууд бүгдээрээ итгэл дотроо тэмцэж байгаа. Есүс Христос Бурханаас зуураатайгаа тэр дотор байгаа юм уудалж байгаа. Заримдаа бараг л эзэнтэй хэрэлдээд байгаа мó яагаад байгаа юм тийм ээ. Иремья бол бараг л би төрөхгүй байхын дээр байсан. Ер нь намайг яах гэж төрүүлсэн юм. Заримдаа бид нар ингээ хөндлөгөөс харахаар бүр нэг аймаар үг хэлээд байгаа шүү дээ. Аимшигтай үг хэлээд байгаа. Мойсе хүртэл те юу ч хийхгүй шүү дээ. Та агуу ертөнцийг бүдээсэн бурхан шүү дээ. Тэгээ юу ч хийхгүй шүү дээ. Арайч те ийм юм байж болохгүй. Израильчууд ингээ зовж болохгүй. Шууд өнөөдөр хий аль хурдл. Бараг л ингэж байгаа тийм. Харин энэ нь юун дээр? Итгэл дээр. Бурханд итгэх итгэл дээр энэ нь үндэслэгдэх ёстой. Харин итгэлгүйгээр ингэж хашгируул юу ч болж магадгүй. Жинхэнэ итгэл дотор биш, итгэлгүйгээр хашгируул юу ч болж магадгүй. Дараа нэг зүйлийг харъя гэдүүлээ. Тэгэхээр Библийн баатрууд бол хиймлэр тийм ээ. Тэд хиймэл байгаагүй. Тэд яг жихмэл тоглоом шиг байгаагүй. Тэд жинхэнэ байсан. Тэм учраас өнөөдрийг хүртэл тэд дурсагдсаар байна. Бид нар Библийг тайлбарлахдаа тэр хүмүүсийг л тайлбарладаг. Тэгэхээр тэр хүмүүсийн амьдрал юу вэ? Итгэлийн амьдралын зарим нэг талаараа юу вэ? Суур ойлголтын одоо чимэг цэцгүүд, дэлбэ. Тэр итгэлийг чимж байгаа одоо тийм өдөр цэцгийн өнгө, дэлбэ одоо навч юу гэдгийг тийм ээ? Тэр нь. Тийм учраас тэд яригдсаар байгаа. Тэд 100 жилийн дараач ярина, 1000 жилийн дараач тэд яригдсаар байна. Амен. Гэхдээ тэд итгэл дотроо эргэлцсэн, итгэл дотроо тэмцсэн, итгэл дотроо дуулсан, уйлсан, итгэл дотроо тэд тийм үү? Өөрсдийнхөө тэр бүзэл бодол дотор хүртэл зөрчилдсөн. Бурхантай хүртэл яаж байгаа юм? Зөрчилдөж байгаа шүү, тийм ээ? Ингмээр байна шүү. Хамтын төвөө чуулган одоо 200 гаруй итгэгчтэй байна. 500 болъё. Ингмээр байна шүү. 1000 болмоор байна шүү. Бүр цаашламаар байна. Та яагаад чимээгүй байна? Яг л ингмээр байна. Амен үү? Яг л ингмээр байна. Яагаад та чимээгүй байна? Би өнөөдөр 10 жил яг энэ суудлын дээрээ суулаа. Би урагшламаар байна. Тэр хамгийн хардлын гинэ сууж ирсэн хүн ингээ урагшламаар байна. Урагшлсаар найрал дууны багт ирмээр байна. Тэ найрал дууны багаас бүр халаад энэ эндөр дээр ирмээр байна. Тэгээ эндээс загалмаа. Тэ мөнхийн зам тодорхой тийм ингээд өгсмөр байна. Тэгэхээр бид байгаа байдалтай байгаа зүйлдээ сэтгэл ханах биш. Өшөө урагшламаар байна хатвэсэ. Өшөө урагшламаар байна. Тэр агуу баатруудын итгэл шиг ийм итгэлийг надад өгөөч гэж та бүхэн тунхаглаа сагч хүсэж байна. Өнөөдөр баптизм хүртсэн хүмүүс дотор эрэгтэй хүн байна. Тэгээд өнөөдөр бас төгсөлтөн дээр бас гоё зангаатай гоё бижак хүмүүсцэн ийм них гоё нуруулаг ийм сайхан хүн сууж байна. Тэгээ энэ хүнийг харахтаа би юу гэж бодсон бэ? Энэ ерөөл байна. Амен. Гэр бүл дотор эр нөхрөөд аврагдах болтугай. Амен уу? Амен. Тэгээд аав хүн итгэл дотор байхад тэр гэр бүл тэр зарчмын дагуу амьдрна. Гэхдээ дуулуургүй эхнэрүүд байдаг шиг байгаа юм. Чи тэрэндээ яв би тэрэндээ явна гэж хэлдэг хүмүүс байдаг шиг байгаа юм.
Тэгээ харин эрх мэдэл нь хэнд байна? Нөхөрт нь биш. Тийм учраас би таныг эхнэрээ нэлээд бөөсөж дагуулсан баха гэж бодож байна. Зөв үү? Амен. Яг л тэгж бодож байна. Тэгэхээр эрх мэдэл нь хэнд байна? Нөхөрт нь байна. Олон юм яриад байна. Ир гэж хэлж магадгүй юм. Эсвэл бүр их зөөлхөн уйхан туйхан тийм ээ. Ингээд уйлж дуулаад ингээд те. Тэгснэ энэ нөхөр маань ер нь л их гоё байгаад байгаа. Би одоо явхаас явъя да. Ингээд явж магадгүй юм тийм ээ. Амен. Тэгэхээр та бүхнийгаа би өрөөмөр байна. Та бүхнийгаа бүр тунхагламар байна. Та бүхний амьдралд эзний ялалт байх болтугай. Бүгдээрээ ялцгаая. Амен. Ялалт байгуулцгаая. Амен. Амен. Халелуя. Эргэлзээний дотор нэг зүйл байгаа. Тэд сэтгэл хоёрдоггүй. Гэхдээ эргэлзсэн. Энийг та бүхэн бүр зүрх сэтгэлдээ тунхаглаарай. Эргэлзээ байгаа. Гэхдээ тэд сэтгэл хоёрдоггүй. Энэ зам юм уу, энэ зам юм уу гэж бодоогүй. Миний явах зам энэ. Гэхдээ таны шийдвэр яах гээд байгаа юм бэ? Цаг алдаад байна шүү дээ. Хурдлаач. Биелүүлээч. Миний 10 жил залбирсан залбирал яагаад чимээгүй байгаа юм? Юу нь болохгүй байна? Надад асуулт байгаа юм уу? Яг ингэж. Гэхдээ тэр баатруудад юу? Хоёрдмол сэтгэл байхгүй. Нэг л зам байсан. Эзний дотор. Тэгэхээр үүнийг бид нар бүр итгэлийн амьдралдаа бат суулгаж байх тус. Харин эргэлзсэн хүмүүс, хоёрдмол сэтгэлтэй хүмүүс энэ нь ч юм уу, тэр нь ч юм уу, лам нь ч юм уу, бөөн ч юм уу, тэр христийн пастор ч юм уу. Ингэж явж байгаа за лам нь юм шиг байна. Тэд намайг ингэсэн тэгсэн гэж өвдөхөхгүй. Зүгээр та сайхан хүн байна. Оо сайхан байна. Тэгэл би танд хэдэн сайхан ном уншчихна. Оо та зүгээр асуудалгүй сайхан болчихно. Амен гэж хэлэхгүй л тийм. Тэгэхээр бид нар нэг хялбар юмдаа итгэх гэж байна хтус. Намайг нэг ингэдэг нэг таадгаруулаад тавшруулаад амар тайван байлгаад байгаа юмдаа бид нар дуртай. Харин Библи эсэргээрээ. Библи жоохон өвдөгнө. Учир нь таныг хэлбэршүүлэх гэдэг шүү дээ. Таныг бүр агуу болгох гээд байна. Тэгээд танд ерөөлөө өгөх гээд байна. Үе шит байгаа. Үе шит байгаа. Бид магадгүй гитлэлээс гарч байгаа. Зарим нь. Зарим нь гитлэлд явж байна. Яг цөлийн амьдрал дотор 20 дахь жил дээр явж байна. 30 дахь жил дээр явж байна. Бидний итгэлийн амьдрал юм. Зарим нь Египтийн боолчлолдоо байгаа. Зарим нь Канаан нутагта хөл тавьсан. Амен уу? Тэгээ та бүхэн яг тэр цөлийг туулаад Канаан нутагта ороосоо гэж та бүхэн ерөөе. Амен уу? Орсон хүмүүс олон байгаасаа, бүгдээрээ байгаасаа. Бид бүгдээрээ орцгоё. Амен. Халелуя. Амен. Амен. Халелуя. Эзэн талархъя. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал ерөөсөө л энэ. Заримдаа цөлөөсөө зарим нь буцчихдаг. За болио. Энэ ямар хэцүү юм бэ? Энэ өстө болохгүй юм байна гэж цөлөөсөө буцчих. Зарим нь зүгээр Египтийн боолчлолд байж. Израильчууд заримдаа тэгсэн шүү дээ. Ваа эндээ хоолтой унтаа эндээ байж ах нь яасан юм бэ? Дөнгөж гараал эхэлдэг шүү дээ, тийм ээ. Тэндээ л байж авах байсан. Тэндээ хоолтой унтаа тэр боолчлолч гэсэн яадгийн тэндээ байж л багт болоход байсан шүү дээ. Ингээд харин зарим нь боолчлолтоо дуртай баймаар байдаг те. Боолчлолтоо дуртай. Зарим нь шийдвэр гаргаад гарч эхэлдэг. Гэхдээ буцмаар байдаг. Харин түүлийн зорилго бол бид тэр нутагт орох ёстой. Амен. Тэр нутагтаа бид орсон. Тэгээд олон хүмүүсийг бас хөтлөн дагуулъя. Тэр нутаг руу дагуулъя. Ийш орё, нааша, манайх руу сүү зүгийн балаар бэлгсэн нутаг энд байна. Гэхдээ жоохон бартаатай зүгээр би чамд туслана. Хамт явъя. Ингээд бид нар аврал руу олон хүнийг дуудах хэрэгтэй биш байх тус. Амен. Амен. За ер нь төгсгөлийг хийе гэж бодож байна. Ингээд та бүхний өмнө дуулах гэж байгаа юм шиг ярьж байна тий. За одоо ингээ сайхан айдууны мэдчилгээ гэж байгаа шиг. Тэгэхээр ийм хоёр чиг байна. Одоо би хоёр дахын та бүхэнд хэлж өгөх гэж байна. Тэр нь юу вэ гэвэл итгэлийн суурин дээр биш бол эргэлдсэн зүйл нь нүгэл болно. Миний түрүүний яриад байгаа зүйл энэ. Итгэлийн суурин дээр биш эзэнд гомдлол хашгирвал тэнд ямар ч үр дүн байхгүй. Учир нь та тоглолт үзэх тасалбар аваагүй байгаа байхгүй. Аваагүй байна. Тэгсэн мөртлөө тоглолт үзмээр байна. Харин хаалга нь хаалттай.
Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гэж байна гэхээр та эхлээд итэг. Эзэнд үу таалгаа нээж өг. Тэгэд эзэн би бүр чиний дотор нутаглана гэж хэлсэн. Тэгээ нутаглаад итгэлээр амьдраад эхлэхдээ тэнд харин юу ч болж магадгүй. Тэнд ярих юмаа ярина, дуулах юмаа дуул. Харин итгэлээр биш алив зүйл нь юу вэ? Нүгэл юм аа гэж хэлсэн. Тэгэхээр Ром 14:22-оос 23 дээр итгэлээр бус алив зүйл нь нүгэл болно. Итгэлээр бус алив зүйл нь нүгэл болно. Тэгэхээр та итгэлээ аль хэдийн халаасалсан. Тэгээд түүнийгээ одоо тордох ёстой болж. Түүнийгээ тэжээж итгэх хэрэгтэй болж. Яаков номын 1:6 дээр харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол юу вэ? Салхиар туугдан давлгаалах тэнгисийн долгио мэт ачаа гэж. Бид заримдаа сүм чуулганд яг ингэж итгэх тохиолдлууд байж магадгүй шүү багт. Хэрвээ та ийм тэнгисийн долгио шиг байгаа бол долгиогоо багсгаад тэр давлгаагаа багсгаад би ер нь яг хаана байна? Хаалгааны гэрээ цэвэрлэе. Эзэн орж ирэх хэрэгтэй байна. Ингээд эзнийг ураасаа гэж хүсэж байна. Амен. Манай цогон ах бол үнийг хийсэн. Тэ, нүдэн дээр гайхалтай өөрчлөгдөж байгаа нэг хүн байна. Тэгээ бүр урагшлалцсан. Түрүүний ярьснаар урагшлалцсан. Тэр хон сууж байсан. Тэгээ урагшлаад бүр урд. Одоо танд энд гарахад дотч байна. Амен. Амен. Энд гарахад дотуу байна. Их гоё сэтгэлтэй. Тэгээ би сая хэдүү цэцэрлэгт бид хоёр хамт төгссөн. Манай ангийн найз. Тэг ангийн найз бид хоёр хамтдаа. Тэгээд ахыг харахаар та надаас насаар ах байхаа тий. Тэгэлгүй яах вэ? Би өөрийгөө айгуу дэшээ бодсон байж та. Уучлаарай. Би бүр дэшээ бодчих тий. Уучлаарай. Тэгэхээр ахыг харахаар нэг тийм гоё өөрчлөлт нь мэдрэгдээд байна. Нэг тийм итгэл нь ингээл дотроо буцлаад байгаа байхгүй юу? Ингээл аль хэдийн үүдээ нээцсэн. Ингээ нээцсэн, орцсон. Есүс ороод ирсэн. Бүр амьдрал нь ингээл яваалаа. Одоо суглаан руу ирэхдээ өчигдөр бүр гүйж орж ирсэн. Найрал дууны бэлтгэл бүр гүйж орж ирж байгаа. Тэгээд бүр амьсгаатцсан. Хоцорчлоо. Тэнд юу байна? Тэнд бүр эзний төлөө гэсэн сэтгэл нь мэдрэгдэж шít. Би хоцорчлоо. Одоо яана? Нөгөө дуугаа дуулна. Нөгөө үйлчлэл маань гэдэг ингээд тийм. Тэгэхээр ийм гайхалтай. Тэгэхээр эзэнд итгэж, эзний дотор итгэл дотор тийм үү өснө гэдэг бол энэ гайхалтай. Амен. Харин та за Ром номын 14:22-23 гарах боломж байна хатна. Уншия. Заав гэдэр уншия. Та өөртөө байгаа итгэлээ Бурхны өмнө өөрийнхөө хувьд байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялалдаггүй хүн ерөөлтөе. За энэ дэр нэгээс төр зогсъё. Зөвшөөрдөг зүйлдээ тийм үү? Өөрийгөө ялалдаггүй хүн ерөөлтөе. Та итгэл дотроо альва зөвшөөрч байгаа зүйл байгаа бол тийм үү? Түүн дотроо өөрийгөө ялалахгүйгээр тийм ээ? Би чаднаа гэж тунхаглаж байгаа бол тэр ерөөл юм аа гэж хэлж. Амен. Дараагийнх нь уншаа. Харин эргэлзэгч нэг нь хэрв идэх хаваас яллагдана. Учир нь итгэлээр бус алив бүхэн нь нүгэл юм аа гэж. Та чуулганаар хаалгаар орж ирээд энэ ер нь болохгүй юм биш үстэй. Би буруу юм хийсэн юм биш үстэй. Энэ нүгэл юм биш үстэй. Тэгэхээр үүнийг та итгэлээрээ шийднэ. Итгэлээрээ шийднэ ах дүүсээ. Би үүнийг хийсэн. Гэхдээ эзэн намайг уучлаа. Би итгэж байна. Би мэдж байна. Харин үүн нь түрүүний хэлдгээр ишлэлээр ерөөл болно. Харин итгэлээр бус та эргэлзэн байгаа бол эргэлзээг аль хэдийн цэгцлээч гэж та бүхнээс хүсмээр. Амен. Дараагийн нэг эргэлзэгч зүйлийн том жишээ түрүүний бид нарын уншсан ишлэл. Тэр юу байсан бэ? Авраам, Сара хоёрын жишээ. Тэр хоёр маш том эргэлзсэн. Тийм ээ? Маш том эргэлзсэн. Байж болохгүй. Байж боломжгүй. Харин өгнө гэдэг чинь. Бүр өөр хүүхд өгнө гэдэг шүү дээ. Ерөөнө гэдэг шүү дээ. Гэтэл үгүй эйгүй тийм байж болохгүй. Яаж тийм байдгийг гэж итгэж байгаа. Гэж эргэлзэж байгаа. Гэж бодож байгаа. Яг ийм зүйл өнөөдөр бидний амьдралд маш их тулгардаг. Харин үүнийг та бүхэн ерөөл болгож аваарай гэж та бүхнийгээ ерөмөр байна. За Магдалины баг хийх тийм ээ. Тэгэхээр таны дотор эргэлзээ байгаа.
Гэтэ тэр маань итгэл дотроо бат суурлагдасаа гэж та бүхнийгээ ерөөш. Амен. Тэгээд тэр эргэлзээгээ та бүхэн уудлаасаа. Тэгээд тэр эргэлцсэн зүйл нь ялалтаар төгсөөсэй гэж та бүхнийгээ ерөөмөр байна. Амен. Амен. Бүгд хамт залбирцгаая.